За 30 дахь хуудсан дээр бол юу байгаа ингээд тэгэхээр манай Oroptic хэрхэн програмчлах уу гэдэг асуудлууд яригдж байгаа. За тэгэхээр бол програм татсуулах хэрэгтэй болж байгаа юм. Энэ чухал юм. QR гэдэг. Одоо зааж өгч байгаа. Одоо дагаад хийн шүү. Компьютерийнхоо S товчдод snipping tool гэдэг тий. Энэ дээр дарангуудаа энэ зургийг QR кодоор кроплоод авчих ингээд кроплоод авчих. За энийг миний дээрээс харагдаж байгаа тий. Google руу ороод Google зэг MN гээд иш ороод энэ камер дээр нь татчих. Камерын дээр. Тэгээд энэ дээр саяхан файлыг болчих. Тэнгүүд энэ дээр яг нь вебсайт гээ гараад ирсэн. Жоон тамруулахгүй болохоор зарим тохиол зураг нь орж ирэхгүй байгаад ах юм бол жоон тамруулж байгаа зургийг авчаарай. Энэ вебсайт оронгууд манай програмын хамааралтай мэнд ороод ирж байгаа байхгүй юу энд. Ер нь бид нар ингээд дахиад зөндөө олон мэдээллүүд энд оруулна. Өнөөдрийн хэрэгтэй файлч энэ файл. 2025 оны 1 сарын 31 гэсэн энэ файлыг та нар татаад авчих. Өнөөдөр бол. Одоо энэ татсныгаа би яах гэж байна гэхээр би энийгээ десктоп дээр хатгалчих. Десктоп дээр. За мэдээж энийг яах вэ гэхээр download дотроосоо. За би энэ юугаар ойлгомжтой болохын тулд би энэ юугаа устгах download-ийнхаа юмнуудыг фото байддаг устгах. За хоосон болгочоо татаж үзүүлэх гэж тий. За дахиад татчих. Дахиад энийгээ татчих. Татлаа. За татангуудаа за татчих байгаа байх тий. За энэ zip-тэй жоох их хэмжээтэй учраас жоох одоо татагдчих одоо тий. За ороод ирлээ. За би ойлгомжтой болох юм. 30 дугаар хуудсан дээр байгаа QR кодыг за дахиад гүйцээг өмнө дахиад хамтдаа явъя. Би дахиад эхнээс нь хийлээ. 30 дугаар хуудсан дээр байгаа QR кодыг жоохон томруулаад за тэгэнгүүтээ за ингэчи томруулаад S компьютерийнхаа S search дээр нь S буюу snipping tools гэдэг рүү ороод энэ бол Windows-ийн өөрийнх нь яг нь crop зураг авдаг програм байгаа. Энийг аваад тэгэнгүүтээ яг QR кодынхаа энэс ингэж selectlээд Windows Explorer дээр болохоор Google-ийн юу татчих Google зэг юм байна гэдэг. Google зэг юм байна гэдэг. Google-ийн зураг хайх хэсэг рүү ороод энэ дээр яг нэг холбоосоо хуулаа тавьчих. Хууль тавингуудаа хайх гэчингууд энэ доор вебсайт гараад ирсэн. Энэ вебсайт руу ороод хамгийн дээдлд байгаа 2025 оны 1 сарын 31 гэсэн файлыг татчихна. Татангууд download дотор чинь шахчихсан zip файл ороод ирж байгаа. За магадгүй та нарт зарим тохиолдолд zip WinRAR дээр байхгүй тохиолдол байж магадгүй те. Тэгэх юм бол яах ёстой вэ гэхээр манай буцаагаад манай сайтны маань буцаах юм бол сайтны маань энэ хичээл дотор програм татах гэдэг хийж байгаа. Энэ дотор WinRAR-ийн install байгаа. За WinRAR-ийн install ингэ татчихсан заяа. За мөн дахиад биднэрт өөр програмууд хэрэгтэй. Бид нар help application буюу туслах програмын тусламжтайгаар энэ програмыг ажилуулдаг. Тэгэхээр энэ Node.js гэдэг энэ програм хэрэгтэй. Энэ програм Node.js. За мөн Scratch 2 гэдэг програмыг ашиглаж байгаа. За Scratch 2 програмыг яагаад Scratch 3 яагаад Scratch 2-ыг ашиглаад байгаа гэдэг асуудлууд яригддаг. Scratch 2 болохоор өөрөө нөгөө нэг зохион бүтээгч инженер рүү зориулчихсан нэмэлт интерфейстэй байхгүй юу? Scratch 3 бид нар болохоор бол яг цаалтаа хаалттай интерфейстэй байдаг. Би өөрөө нэг их сургуулийн багш оюутнуудад авах нөгөө судалгаа шинжилгээ хөгжүүлэлт хийдэг учраас энийг хөгжүүлээд явж байгаа. Тэр утгаараа надаа open source буюу Scratch 2-ыг би хөгжүүлэлтийг хийсэн. Тэгэхээр бол одоо Scratch 2 програм бол хаагдчихсан. Гэхдээ энийг сурцсан хүмүүс аль төвшингийнх нь юг цааш хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Маш энгийн та нарт нэг зүйлийг харуулах гэсэн. Энэ Portus гэдэг энэ болохоор яг нөгөө оюутнуудын хэмжээд үздэг. Гэхдээ магадгүй манай физикийн багш нар бас агшин төвшний өөрсдөө судалгаа шинжилгээ хийдэг, өөрсдөө ийм сонирхдаг багш нар байх юм бол бас энийг ингэж судлаад маш хөгжүүлж болно. Эхний энэд бол уулзах хэрэгтэй. За мөн энэ USC 440 гэдэг драйвер хэрэгтэй. Энэ болохоор яад ингэ тэгэхээр нөгөө Oroptic хөрөмж маань цаашаа компьютертэй холбохын тулд нэмэлт интерфейс үеийг таньж орж ирэх хэрэгтэй гэж энэ бас хэрэгтэй болдог. Гэтэ ихэвчлэн сүүлийн үйлдэл системд өөрөө хатбатаа таньждаг. За иймэрхүү зүйлүүдийг татлаа. За одоо би эрхэн ажлах талаар тайлбарлаж өгөх гэж байна. Магадгүй миний татаа дууссан. Юм асуу явшаа. За холон програм төөрөөд ээж магадгүй. Тэгэхээр одоохондоо хэрэггүй. Одоохондоо би танаас хэрэгтэй энэ дөрвийг татаад авчих юм. Энэ дөрвийг. Эхний дөрвийг. WinRAR, Adobe Reader, Node.js, Scratch. Тэгэд шаардлагатай бол CH 340 гэдэг. CH 340 төр зүр байж би яг
USB чинь танихгүй байх юм бол татна заяа. Таньчих юм бол хэрэггүй. Ихэвчлэн USB-нүүд таньждаг байхгүй юу? Үйлдвэрлэлийн системүүд нь энийг. Тэгэхээр би одоо та нарт таньсан танихгүй хэлж өгч байгаа. Эхний дөрвийг ямар ч гэсэн татчих заяа. WinRAR гэхдээ баг байж байгаа. А энэ Adobe Reader болохоор бас version хамаарал өөр байдаг учраас өөрчлөлт байдаг учраас та нарт байгаа бол зарим тохиолдолд шаардлагагүй ч гэж магадгүй. Scratch 2 чинь суухгүй бол энийг татна гэсэн үг тий. За тэгэхээр одоо хамтдаа суулгаад явъя зүмээрээ. За одоо би дараалал нь хэлж өгч байна. За ямар ч энэ дөрөв эхний дөрвийг ямар ч татчих тий. Татчих. За би эхний дөрвийг бол ямар ч татсан байгаа. За хамтдаа оръё. За 5-ыг татчихсан юм байна те. За би энэ одоохондоо энийг устгачих. Төр зуртаа устгачих. За нөгөө фолдер маань энэ байж байна. За бидэрт хэрэгтэй юм уу те. За энэ Portus-ыг татахгүй байж болно. Түр устгачих. За энэ дөрөв бол дөрөв хэрэгтэй инсталл гэсэн үг инсталл. За. За манайхан татчихсан уу? Гүйлгч. За нэг ийм их болгочих. За одоо яа уншууллаа. S товчтарлаа. Бүр болоход гар утсаараа та хэд юу яа? Гар утсаараа зургийг номон дээр ч юм байгаа. Номон дээрээс гар утсаараа зургийг авч ягаад линкийг мессенжер хаягаараа ч юм уу явуулчих болно те Facebook. За ингээд за энийгээ би яах нь вэ? Нэр үгээ хадгалчих болно та хэд энийг. Тэрээ бүр болоход хадгалчих болно. Энийг яах нь save as гингуудаа би хадгалж үзүүлье. Энийг 333 гэд би download-оор хадгалчих. Зураг болгоод. Би зургаар интернетээс зургаар хайж байгаа л гэсэн үг байхгүй юу? За одоо би эндээс яах нь вэ гэхээр энэ лүгөө олцоод Google search хийх гэж байна те. Энэ дээр камерынхаа утга руу ороод upload гингуудаа нөгөө юу байна? Таяга хадгалсан файл руу орно. 333. За ингээд ороод ирэнгүүт хараа вебсайтыг гараад ирж байгаа. Энэ рүү ороод хамгийн дээдлд байгаа энэ файлыг татж авах гэдэг байх юм шүү дээ. Татж авах. За татж чадсан уу таад? За ангингууд яах нь миний компьютерийн download дотор маань нэг өсөндөө өөрөөр хэлбэл энэ файл орж ирж байгаа байхгүй юу? 2021. А энэ үлдсэн хэдийн бол яах байсан? Бид нар болохоор сая энэ төр програм татах гэдгээс татж авсан шүү дээ, тий. За WinRAR гэдэг програм юунд хэрэгтэй юм гэхээр зарим програмаар шахацсан байгаа учраас би энэ дээр WinRAR-ийн програмыг задлаад за зарим хүмүүсийн компьютер дээр бол харьцангуй бас суудсан бэлэн байж байгаа бах тий. Байж байгаа задлж тий. За WinRAR надад байгаа учраас би одоо яах вэ? Энэ юу файлаа задлж чадна шүү дээ. 2001 сарын 31 гэсэн microline robo гэсэн энэ фолдер задлж байна. За би Scratch 2 суулгахын тулд надад ихээр энэ Adobe Reader гэдэг програм ихлээр нэгдүгээр суулгах хэрэгтэй болж байгаа. За миний хатаа суудсан учраас шууд ингэж ажиллана. За одоо Scratch 2-оос суулгана. Өөрөөр дарлаа. Scratch 2-оос суулгах гэж байна. За мөн миний хатаа суудсан учраас би одоо за яг дахиад суулгах чи дараад тий. Сууч за шууд гарч ирнэ тий. За ийм Scratch 2 ийм програм гарч ирэх хэрэгтэй тий. Асуурыг зөв суучих юм бол. За дараад нь Node.js гэдэг байгаа. Энэ програм маань нэг өсөндөө Scratch 2 болон нөгөө Adobe маань алсын өдрийн төхөөрөмжтэй холбож өгдөг Help application гэдэг програм. Зөвхөн энэ вершнийг суулгах шүү. Өөр вершнийг суулгаж болохгүй те. Ягаад гэвэл хэлсэн те. Энэ бол апдейт хийгдэж явж байгаа учраас би бол хуучин ухаан үед хийцэн байсан учраас тэрүүгээр ажиллаж байгаа. 12-ийн 19 гэдэг вершн байна ш. За миний тэр мөн суудсан учраас би энэ ажил cancel-чих те. Cancel-чих. За ингээд би суулгах програмуудаа суулгаад бэлэн болцсон. Scratch Node.js-ийг суулгацсан. Энэ 330 бол нөгөө юу маань шүү дээ тий. Энэ 333 гэсэн юу би та нар руу явуулчих нэг бол одоо таны QR болохгүй байгаа бол энэ Teams-ээр явуулчих тий. Teams-ийн файл гэж байдаг тий. За тэгье. За энэ Messenger нь ханаа байна. За би эндээс файл явдаг юм ханаа байж байна. Stop. За та татчихъя. Би за татсан байх гэж бодож байна. За одоо цөмөрө суулгана. Scratch-аас суулгацсан тий. За миний хувьд суулчихсан байж байгаа. За Scratch 2 гээд. За Scratch 2 програмыг ажиллуулахаас өмнө эхлээд Scratch хаач шүү. За хаач нь. За яг натаа зэрэг яваарай. Нөгөө фолдер маань энэ байж байна.
фолдер руугаа ороод энэ дотор байгаа start хамгийн доотлолт start гэж байгааз энийг дарна. Энийг дарангуут run гэдэг. За одоо энийг ажиллуулахаас өмнө энэ ингээ байж иг. За нэг шалгаад үзчихье. Шалгаад за минийх бол болцсон учраас алдаа гарч иж нэраа. com8 гэдэг чинь ингээ алдаатай байна гэж гараад ирж байгаа байхгүй юу? Та нарыг бас гарч ирнэ. Тэгж гэнэ үү? Ийм бичиг гарч ирж гэнэ үү? За энэ бичиг бүгдээрийнх нь гарч ирнэ ер нь бол. Гэхдээ та нөгөө Node.js-ийг заавал суулгах шүү эхлээд. Энэ Node.js гэдэг програм суусны дараа саяын стартыг ажиллуулна шүү. Node.js-ийг суулгасан. Энэ Node.js гэдгийг суулгасан. Node.js нь 12-ийн 19-тэй. Мөн Scratch-аас суулгацсан байх ёстой шүү. Тэгсний дараа одоо сая яриад байгаа миний энэ start гэдэг товчийг дарангууд run гэж ажиллуулахад алдаа гарч ирнэ. Ямар алдаа ихэр таны com8 гэдэг порт чинь байхгүй байна гэсэн алдаа гарч ирж байгаа байхгүй юу? Байхгүй байна гэсэн. За байхгүй байна гэсэн алдаа гараад ирэнгүүт би одоо яг ёстой вэ гэхээр энэ маань нөгөө хөөрөмж маань байхгүй бас би нөгөө алсын удирдлага юу нөгөө ороптын маань гар шүү. Оропт биш гарна шүү. Энэ гар те. За би харуул энэ дээр юм дээр өстэй. Слайдн дээр харуулчих. Алсын удирдлага буюу бидний харуул яг нь гар. За энэ дээр нүүрэн дээр алийг холбох вэ гэхээр те бид нар USB кабелаар ороптынхоо энэ байж нэраа энэ алсын удирдлагыг нөгөө USB кабелыг холбох чинь USB кабелыг холбоод компьютер руугаа хийгээд бэлмэн. За хийхээс өмнө энэ search дээр device manager гэж бичнэ. Device manager. За device manager руу оронгууд энэний device manager-ийн com гэж байхгүй. Com гэж байх. Зарим дээр байгаа. Зарим дээр байхгүй. За одоо нэг USB-ийг холбоод үзээрэй. За цөмөр хамтаа хийгээд үзье. USB руугаа хийчих. Дугурлаж гин үү? Дугрангуудаа энд com за минийх дээр бол таниад ороод ирсэн. Та нар дээр байна уу байхгүй байна уу? Зарим дээр нь байхгүй байгаа. Асуудал нь тэмдэгтэй гарч ирнэ. Байхгүй нөө дээр шүү. Юу гэж асуудал тэмдэгтэй гарч ирж байгаа. Аваагүй болохоор дагаж хийж чадахгүй байгаа даа. Тийм үү. За дөрөвтөө хэлж байгаа тэгээд юу яагаад тийм. За байгууллагууд нь ямар ч байсан холбогчтой. За CH340 гээд ороод ирнэ. За ингээ ороод хэрвээ байхгүй бол яг вөхөр саяын тэр USB driver гэдгийг суулгана. USB driver нь хаана байгаа юм бэ гэхээр те бид дөрөв татсан устгацсан те. Энэний болохоор манай програм татах дотор чинь саяын би энийг шаардлагатай бол татна гэдсэн шүү дээ. Програм татах руу ороод за энэ CH340 энийг суулгах чинь. Энийг суулчингууд та нарын програм чи өөрөө яах вэ гэхээр энэ device manager дээр чи ингээд CH340 гараад ирнэ. За хэрвээ гараад ирэх юм бол би properties гээд ийшээ оронгуудаа porto com8 болгож өөрчлөлтөн заавал com8. За миний энэ яриад байгаа зүйл номон дээр байгаа шүү манайхаа. Би одоо давхар яг энэ дээр номон дээр бол энэ зааврын дагуу байж байгаа. Яаж холбох вэ нэр нь? Та хэд номныхоо нэг өсөндөө хэрэг магадгүй маргааш ч гэдэг юм нөгөөдөр ч гэдэг юм мартчихаар байхгүй чадахгүй байгаа гэх юм бол номных дээр чинь номны чинь файлн дээр болоосаа байж байгаа заавар нь. Ном файлаараа хэвлэгдээ очсон байгаа шүү дээ тий. Очсон байж байгаа. Тэгвэл та хэд хэрэг магадгүй саяын үйлдэлүүдийг хийж чадахгүй ч гэдэг юм уу дахиад хийсэн чинь болохгүй байвал энэ номны хэдгээр хуудас байх нь үлгий цөмөрөө. Саяын тэр хуудасны дараагийн слайд гэхээр 30 дахь хуудаснаас гэж үг байхгүй. Тийм 30 дахь хуудасны дараагийн юм дээр энэ үеч тий энэ дээр. За энэ хэдгээр хуудас юм. 22 дугаар хуудас дээр байгаа юм биш тий 32 дугаар хуудсан дээр 32 дугаар хуудсан дээр доошоогоо байж байгаа юм тий 32 33 34 дугаар хуудсан дээр одоо хэрхэн холбох вэ гэдэг аргачлалууд 35 дээр бас байгаа 35 Барма байна. За 35 6 өгсөн хуудсууд дээр ном дээр чинь байгаа шүү дээ аргууд нь. За ингээд холбочлоо. За одоо миний хол ороод ирсэн тий ороод ирсэн. За би одоо салгаж үзүүлье. Салгангууд ингээ алга болчих.
Залбангууд ороод ирчихлээ. Юмнуудаа юм нэг юм байна. За ороод ирчлээ. За одоо би дараагийн алхам. Одоо түрүүний алдаа гарсан шүү дээ. Энийг 2 удаа нээж болохгүй програм. Нэг тухайн авсан нэг л нэ. Тэгэхээр би одоо хаачих. Хаангуудаа одоо би нөгөө десктоп дээр байгаа нөгөө 2025 1 сарын 31 гэдэг файл дахиад нөгөө start-а даръя. Run. Port open гэдэг нь одоо зөв ажиллаж байгаа байхгүй. За миний төхөөрөмж ажиллачлаа гэсэн үг байхгүй. Одоо холбогдсон. Нөгөө гар маань холбогдсон. За гар маань холбогдсон юм бол одоо би яах вэ? Одоо би Scratch холбох гэж байна. Project гэдэг энэ файлыг нээчих. За project гэдэг файл маань юм улаан өнгөтэй. Сан байхгүй байгаа байхгүй юу? Хоёр дахь талаараа энэ more block гэдэг энэ нөхөр тэр манай юм байхгүй. За тэгвэл би энд яах нь вэ? Би энэ shift-тэй keyboard-ныга shift-тэй дарна шүү. Shift keyboard-ны shift-ийг дараагүй бол байхгүй. Одоо би зүүн гараараа компьютерыгаа shift-тэй дараад import гэдгийг сонгонгууд нөгөө desktop дээр байгаа фото дотор micro S2-ий шоо цуглуулах S2. Энэ шоо цуглуулах гэдгийг сонгоё. Маш олон төрөл байгаа байхгүй юу? Ер нь бол тэгээ бид нар энэний одоо өөрийн үед ямар ч шоо цуглуулах төрлийг одоо ашиглаж үзэх гэж байна. Шоо цуглуулах төрлийг. За шоо цуглуулах төрлийг орлоо. Ийм юу гаргачих. За би энэ дээр яах гэж нэгэд тэр өөрийнх нь жишээ програмыг та нар өөрсдөө програм бичих ихний ээж нь болохгүй жишээг ажиллуулах сайн шүү. За энэ ямар програм гинэ? Хугацаагаар явна гинэ урагшаага. 0.5 секунд. Зүүн баруун моторын хурд 80 гэсэн хурдаар. Тэгээ төгссөн. Юу дах ингэ keyboard-ны app гэдэг товчийг даах гэж шүү дээ. За би одоо програмаа ажиллуулахын тулд орофто асаах хэрэгтэй. Миний төхөөрөмж өдөрт алсын өдрийн төхөөрөмж бол ажиллачихсан бэлэн болцсон. Одоо орофто асаана. Орофто асаад нөгөө гомн дээр чинь байж байгаа те ямар нэгэн урд талдаа юм мэдрүүлэхгүй бол гэж байгаа байхгүй юу? За харъя зөмөрөө. Цагаа сайт руу оръё. Ямар тохиолдолд програмчлалт гормонд ордог гэлээ. Орофтондохоо урд талд ямар нэг юм мэдрүүлэхгүй тохиолдолд. Энэ байж гин те. Урд талд энэ 3 мэдрэгчийг мэдрүүлээгүй тохиолдолд яах нь вэ? Мэдрүүлээгүй тохиол орофт маань програмчлалын горим руу орноо. Програмчлалын горим руу орно. За дээш шатны горим маань хаана байгаа гэхээр хамгийн ихэнд байгаа те. Тэшиг үзэж үзчихсэн. За эхний өндөр үзчихсэн те. За энэ байж энэ. Ямар нэг мэдрүүлээгүй эсэд авчиж дарна. За одоо би энийг шалгахын тулд Scratch програмаасаа энэ гэрэл ас. Space товчийг дарчээ. За энэ миний орофт тараагаад дүүд гэж дугаараа гэрэл асчихсан. Гэрэл асцсан. Таадаг асч байгаа юу? За би одоо энэ гэрлийг хараа гурвуулын асаацсан байгаа даа байхгүй. Одоо би хоёрыг унтраач. Унтар. Ямар гэрэл асах нь одоо? Улаан гэрэл асах юм байна шүү дээ. Улаан гэрэл асч чинь харж байна та бүгд. Миний камерыг хавтгаж байна. Би нэг жоохон харанхуй өрөөнд студиуд суудсан юм бас харанхуулаад байгаа байж магадгүй юм шиг байна. За ийм улаан гэрэл асч чинь те. За одоо энэ улаан гэрлийг би одоо нэг юм асууж амжуулах гэж байна. Нэг юм асууж болох уу? Болно. Энэ та сая нөгөө Scratch руугаа ороод юу басан штэ. Airport гэсэн нэг юм таарсан тийм үү? Тэрийг дахиад нэг үзүүлээд гэж төхөн. За shift-тэй. За би дахиад хаачих програм. Хааж байгаа технээс нь үзүүлээ заяа. За Scratch хаагаад хаачих. За дэлгэц рүүгээ орлоо. За энэ хар програмыг хоёр нээж болохгүй гэдэг байгаа шүү дээ. Хаана. Эхлээд заавал төхөөрөмжөө гараа холбоороо холбосныхаа дараа Scratch руу нөгөө хар програмаа ихлэ ажиллуулна шүү заяа. Хар буюу help application энэ start-ыг таарна гэсэн үг. За ингэнгүүт хамгийн эхлээд энэ дээр run гэж гарч ирэх хэрэгтэй. Port open гэж гарч ирвэл зөв заяа. Зөв. Энэ дээр ямар нэгэн port байхгүй ч гэдэг юм уу гэх юм бол асуудалтай гэсэн үг. Нэгээс өөрөөр хэлбэл энэ бичиг гарахгүй байх юм бол USB serial 340 бичиг барахгүй байх юм бол энэ дээр алдаа гарна. За энэний дараа Scratch руугаа орно. Дараад нь Scratch руугаа. Нөгөө folder дотроосоо энэ project гэсэн файл руу орно. Project гэсэн файл руу оронгууд энд улаан өнгөтэйгээр гараад ирнэ. Улаан өнгөтэйгээр. За улаан өнгөтэйгээр гараад ирэнгүүт keyboard-ныга shift хараа shift дараагүй тохиолдолд энэ хараа нөгөө миний яриад байгаа юм байхгүй байгаа даа.
Shift дараатаа чигээр нь шүү. Shift дараатаа чигээр маавзаа файл дээр явж дарангууд import гэж гараад ирнэ. Import experimental HTTP extension. Түрүүн нэг миний яриад байсан энэ програм маань яг хуучин вершн гол нь инженерүүд зориулчихсан хөгжүүлж болдог вершн байхгүй юу? За ингээд та нар хөгжүүлээ гэдэг ингээд гараад ирж байгаа байхгүй. Тэнгүү дээр нь дараад шоо цуглуулагч гэдэг энэ цаг оруулж шоо цуглуулагч S2E гэдэг цаг орно. За орлоо. За ороод одоо би эхлээд ямар програм бичих гэж юм энэ өөрийнх нь програмын space гэдэг товчны програмыг ажиллуулах гэж байна. За миний энэ дараа Ороптойгоо ямар урдалд нь ямар нэг мэдрүүлж болохгүй гэдэг байна. Мэдрүүлэхгүйгээр асах хэрэгтэй. За одоо би эндээс харж байгаарай. Space-ийг дарлаа. Ягаад энэ цагаан өнгө асч байгаа нэхэрээ би улаан ногоон гурвуулыг асаацсан баг. Гурван өнгөний төлөвч өөрөө цагаан өнгө байхгүй юу? Гурвуулыг нь асаачих юм бол яг нь бараа өнгө болох юм шиг. Одоо би ганцхан улаан өнгийг асаая. Улаан өнгийг би асаахтаа ноттанд асаач ш. Доо ноттанд асаацсан байна тий, доо ноттанд. За асаая. Доо нот. За би одоо гоё юу яа. Дахиад нэг програм бичиж, анимчдаг програм бичиж. 1 секундын давтамжтайгаар анимчдаг код бичиж. Контрол руу ороод нэг өсөндөө маш энгийн гэрэл төхөөний програм бичих гэж байна л да би энд. Space-ийг дарлаа. Энийгээ хууллаа. Гурван өнгийг би 3 янзын нотод дуургая. 3 дуургая. За одоо харж та нар. Би энд ногоон дараагийнх нь ямар өнгийн? Жишээлбэл дараагийнх нь эхнийх нь ногоон, дараагийнх нь улаан өнгийг асаач. Тэгвэл би доо ре нотыг тасая. Ре нотыг. Ре. За одоо цөмөл хансъя. Төгсгөлөө заавал тавиарай. Төгсгөл байж ажиллана шүү. За. Дараа. Ажиллалаа дахиад. За хоёр юу ажиллаа те. За доо ре. За үүний дараа би за игчи хугацаагийн түр аваа ичи. Хугацаа шаардлагагүй. Яг энэ нотны хугацаа байгаа учраас энэ дахиж хоёр давхар хугацаа тавихгүйгээр ичи. Нот дэвтэр дэргүү 0.3 секунд дугуйдыг өгч учраас давхар шаардлага байхгүй. За. За хэрэг ноткуугаар ажиллуулъя юм бол ноткуугаар ганцхан гэрэл ажиллуулъя. Энэ хугацааг тавилаа. Ногооныг асаалаа. Ноткуугаар ажиллуулах гэж байна те. 1 секунд тавилаа. Төгсгөлөө тавилаа. За дахиад нэг гэрэл тавьчих те. 3 өнгийг заах гэж байгаа учраас тавилаа. Энийг нь одоо яг дараагийнх нь гэрлийг болохоор унтар ас цэнхэр өнгийг асаач те. За одоо 3 өнгө ээлж засах юм биш үү? Ээлж засах юм. За харъя. 1 секунд давтамжтайгаар 3 өнгө ээлж зас. За цэнхэр аслаа. 1 секунд. За дахиад явууллаа. За би энд хоёрт нь яатсан. Энд хоёр өнгө асаацсан биш үү? Буруу. Програм дээр алдсан байна те. Унтар, улаан юм харагдахгүй байна гэсэн. Дэрийг харагдахгүй байна уу? За одоо харагдаж байна уу? Жагаан харагдаж байна уу гэсэн. За энэ код шүү. Энэ хараа space-ийг дарангууд улаан аслаа. Ногоон цэнхээр унтарлаа. 1 секунд ассны дараа улаан унтраад ногоон асаад цэнхэр унтрах ёстой тий. За дараад 1 секундын дараа улаан асаад ногоон унтраад цэнхэр аслаа. За space улаан цэнхэр. За одоо нэг өнгө энд би нот тавьчих. Ноттойгоо явуулж үзье. Энийг аваад ноттойгоо ажиллаж үзье. Нотоо тавилаа. Wait авчи. Дахиад нэг нот тавилаа. Гэрэл тавилаа. Нотоо оруулж ирье. Нот оруулж ирье. 0.3 секунд доо ре. Эхнийх нь ре, дараагийнх нь доо. За дараагийнхаа гэрлэн дээр гэрлээ оруулж ирлээ. Төгсөх дахиад нотоо тавьчихтэй. Нот тавилаа. Нотоо яах вэ гэхээр доороо ми. За төгсгөлөө. За ажиллуулъя. Ногоон цэнхэр. Улаан яасгүй. За улаан ногоон цэнхэр. Заарж ийн улаан ногоон цэнхэр 3 нот те. За би нэг давталтын дотор хийчих. Давталтын дотор хэдэн удаа давтдгийг. 3 удаа давтдгийг гэж те. 3 удаа.
3 удаа давтах. Улаан, ногоон, цэнхэр. Дахиад зогсчлаа 3 удаа. За. Төгсгөл ингэчээд за би сая төгсгөлийн буруу газар тавьчихсан байсан байна тий. За харж байна уу? Сая би төгсгөлөө буруу газар тавьчихсан байсан. За ижлүүлээ. Улаан, ногоон, цэнхэр, улаан, ногоон, цэнхэр, улаан, ногоон, цэнхэр. 3 удаа давтчихин тий. Дахиад ажиллууллаа. Улаан, ногоон, цэнхэр, улаан, ногоон, цэнхэр, улаан, ногоон, цэнхэр. За. За одоо би бүр өөр програм хийчихье. Орофто явуулъя одоо. Энэ урагшаа явах хойшоо явах 2 сумыг ашиглаад. За энэ хойшоо явах сумыг ашиглангуудаа би орофто яах гэж байна. Урагшаага 0.5 секунд 89 хурдаар явуулах гэж байна. За одоо дарлаа. Манай орофт явж харж байна уу? Хэрвээ би энийг одоо юу гэдгийг тодорхой хэмжээний хугацааг нь ихсгий. Би одоо 2 минут 2 секунд явуулъя гэж бодъё л. Тэгэхэд бол яах вэ? 0.5 секундыг би хэдээр үржиж болох юм? 0.5 секундыг 2-оор үржиж юм бол тий? 2-оор үржиж юм бол үржих нь 4 дахин явуучих юм бол яах нь 2 секунд явна гэсэн үг тий. За одоо харъя. 1 2 3 4 удаа энэ үйлдэл хийж байгаа биз? 4 удаа. За 4 удаа буюу би 2 секунд явуулсныхаа дараа одоо яах вэ? Орофто эргүүлье. Эргүүлэхийн тулд яах вэ? Мөр болох оронгуудаа энэ зураас хугацаагаар явах гэдгээ тавиад явуулангуудаа эрх үйлдэл хийх гэж байна тий. Эрх үйлдэл. Баруун тишээ эргүүлье. Баруун тишээ. За одоо хараарай таад. 2 секунд яваад 1 2 3 2 секунд явлаа. Дотор 2 тишээ хэрэгж байгаа биз? 0.5. Гихчээ тэгээ цаашаа ингээд ухаалаг орофтыг параметрч болно. За ингээд энэ маань өөрөө цагаан зураас мэдэрдэг хугацаагаар явдаг гэдэг гişэдэг үйлдэлүүдийг өөртөө хүүхдүүд хийж болно. Тэгээд дараагийн сангуудыг би дараа дараагийн хичээлээр ингээд тайлбарлаад явна. Эндээс